өнгөрсөн 24 оны сонгуулийн үед системийн авилгатай тэмцэнэ гэж хэлсэн. Системийн авилга гэдэг чинь өөрөө юу гэхээр бүхэлдээ тогтолцоо өөрөө авилгын системийг угсарсан байна. Энэ гажигаас гарна гэдэг тийм одоо үг хэлж байгаа. Тэгээ авилгатай тэмцэж байгаа албан тушаалтан хинч байсан өөрөө бас ямар байх хэвээр тэмцэж байгаа зүйлийнхаа нэг хэсэг бишээ гэдгээ батлах хэмжээний одоо зоригтой цэвэр байх ёстой. Тийм учраас олон нийт орлого нотлох гэж байгаа бол орлоготой холбоотой тайлбар хийх нь ерөнхий сайдын үүрэг байхгүй юу? Тэгээ олон нийтийн шаардлага зөв. Ямар ч албан тушаалтан арчилсан улсад хууль засгалдаг ийм улсад байгаа гэж итгэж байгаа бол ямар ч албан тушаалтан альж төвшний хинж байхаас үр шалтгаалаад ард нийтийн ийм хардлагт эсвэл ийм одоо шаардлаганд хариу хэлэх чадвартай зоригтой орлогоо ил тод тайлбарлаа явах тийм манлайлалтай байна. Та чуулганы танхимд ч гэсэн хэлээд байдаг. Өчтөр хатуу гэж хэлж байдаг. Засгийн газар одоо их бариад энэ улсын хөлөнд бариад байгаа мэддэхгүй. Засгийн газар нь хуралтай үед манай бүлгүүдийн хуралтай үед засгийг аваад явчихдаг. Улсын хурлын хамаг гишүүдийг аваад тэнд хуралдаан чих боломж нөхцөлгүй болгоод шүү дээ. Энэ засгийн газар чинь хурлынхаа хууль тогтоох байгууллагад дээр гарчаад байхад яагаад хууль тогтоох байгууллагынх нь байранд нь оруулахгүй байгаа юм бэ? Яагаад ингэ хүлцэнгүй байгаа юм бэ? Тэгээд байгаа нөхцөлөд бүгд мэдж байгаа бол сайн л байна шүү дээ. Энийг засах эхнийх нь эрх шургаас нэглээ эвдээд эхлэх хэрэгтэй шүү дээ. Яг л ерөнхий сайдын суудлыг тэр хомир дээрээс аваад буулгах хэрэгтэй. Тийм. Тэгээд хуулийн санаачлаа явж байгаа юм шүү. Ямар хууль? Та ингэ би жоох мэдээлэлтэй байл дээ төхөө. Энэ тухай одоо 14 хоног ярьж штэ. Улсын хурлын эндэр дээрээс ерөнхий сайдыг буулгая. Улсын хурл гэдэг бол 126 гишүүн зориулсан хууль тогтоох дэд байгууллага. Тийм учраас ерөнхий сайдын суудлыг улсын хурлаар тусгаалan засдаг бол үндсэн үйл зөрчиж байна. Ядаж иймэрхүү деталуудаас эхлээд ажиллах хэрэгтэй байхгүй юу? Энэ тухай 14 хоног ярьж штэ. Та хэдий санаачилж байгаа хууль болгоос сэтгүүлч нар мэдэх алдгүй байхгүй. Бид нар хууль тогтоогчд биш. Бид нар салбар болгоно мэддэг. Хүч мэдээлэл. Та парламентын сэтгүүлч. Та парламентын сэтгүүлч.